За юу яцхан залуусаа Newsak in the house энэ удаагийн бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. Та бүхэндээ 7 хоног болгон хүрдэг Монголын хип-хопын товчтой базаа мэдээлэл эхлэхэд бэлэн боллоо. Олон юм яриад явах уу? Шууд бичлэгэнд орцгоё. За эхний сэдэв бол Lumina амтлагтай холбогдож байгаа. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт бол Lumina амтлагтай холбоотой янз бүрийн хэрүүл маргаан гэдэг ч юм уу те үл ойлголцлын асуудал бол нийгэмдэр баггүй анхаарлыг татаад амьдсан. Хэрвээ та бүхэн миний өмнөх бичлэгийг үзсэн бол би өмнөх базаан дээр Баажи ахын зүгээс бол те энэ Баажи ахын үзэл бодол гэдэг ч юм уу иймэрхүү зүйлийг голчлон ярьсан бол энэ удаагийнх нь бичлэгэн дээр бол эсрэг талаас нь те эсрэг талынх нь байр суурь ямар байгаа вэ гэдгийг бол мэдээлэх болно. За Баажи ахын хувьд бол өнгөрсөн 7 хоногт нэг иймэрхүү мэдээллийг хийсэн бол харин эсрэг талаас нь за тухайлх юм бол Lumina амтлагийн хөлгөө гэдэг залуу надтай утга агуулга ярих гэж байгаа бол өвөл химээх энэхүү дууг 2 удаа тайзан дээр дуулах болсон шалтгааныг нь тайлбарлаж өгье. 2023 онд зохиогдсон Triple X Hit Awards-д анх удаа Монголын түүхэнд хип-хопыг эхлүүлсэн байлдан дагуулагч бүлгийн 5 хамтлагуудын түүхийг харуулах зорилготойгоор найруулагдсан энэхүү арга хэмжээнд Lumina хамтлаг оролцох боломжгүйгээ хэлсэн юм блэ. Улмаар тоглолтыг зохион байгуулагч Skin Entertainment-ийн захирал Анар Triple X наадмын үүсгэн байгуулагч Халзаанар байхгүй хоосон зайг нь нөхөд ороод өгөөч гэж гуйсны үндсэн дээр дуулах болсон. Энэ арга хэмжээнд дээр харин ч хуучин хамт мөр зэрэгцэн зүтгэж байсан хамтлагийнхаа нэр хүндээг унгаахгүй тулд цаашлаад ийм хил амны асуудал яригдана гэдгийг урьдчилан сануулж хэлж ярилцсны үндсэн дээр Lumina гэсэн нэрэн дор XL Chinzo гэж тайзны нэрээр зарлуулж гарч дуулсан болно. Хоёрдугаарт 90 зууны бахархал Эрдэнэт нэртэй хотын түүхт 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан хандвийн ойн арга хэмжээнд Эрдэнэт хотоос төрөн гарсан хамтлагууд нэгдэж бундан эмчин зүрх мартахгүй төсөлд 50 бяцхан хүүхдийн зүрхийг аврахын төлөө нэгдэж тоглосон тоглолтод Эрдэнэт хотын тоглолт зохион байгуулах комиссийн гишүүд унган хүү Lumina хамтлагийн гишүүн асан чин зөргийнхөн урилгаар хөлгөө гэж алдраа дуудуулж зарлуулж гарсан болно. Энэхүү дуун дээр ямарваа нэгэн хууль зөрчсөн бусдын нэр төрд халтсан алдар нэр эрх мэдэл булаацалдсан мөнгө олох гэсэн үйлдэл болоогүй гэдгийг зохион байгуулагч Studio Production комиссүүд хүсвэл тайлбараа өгнө бизээ. Хүсвэл дансны хуулга авч болно шүү. Хөгжим ая дууны утга санаа Монголын хип-хопын түүхийг эхлүүлж Монгол улсад хип-хопын үрийг суулгасан Lumina хамтлагийн үүсгэн байгуулагч Ган улсын иргэн Jason гэдэг хүний бүтээлийг Монгол хувилбар хүсвэл ориг хувилбарыг MP3 форматаар татаж авч болно шүү. Өгний хувьд миний дуулж буй үг нь Giyako Ice гэж байгаа юм л да те. Өвөл дууны Монгол хувилбарын хамгийн анхны зохиогч нь бичсэн үг болно. Чин зэргийн хувьд тухайн дуунд анхны гишүүдийн нэг энэ дуун дээр өөрийн үзэл санааг холбож бичсэн мөргүүдийг өгүүлсэн болно. Хөгжмөний хувьд Lumina хамтлагийн үүсгэн байгуулагч Jason хэмээх эрхмийн Winter дууны их хувилбарнаас Анхбаатар Хуйгбаатар дүүгээрээ шинжилсэн найруулга хийж бүтээсэн болно. Зохиогчийн эрхийн зөвшөөрлүүдийг авсан энд ямар нэг Lumina гэсэн нэр ашиглаж Lumina хамтлагийн бүтээлийг барлаж дуулсан зүйл огт байхгүй болно. Би бүтээсэн түүхтэй хамтлагийнхаа нэр хүндийг шороотой хутгамааргүй байна. Учир нь би Имба гэдэг нөхрийн гуйлтаар анхны Lumina хамтлагийг үргэлжлүүлэх үндсэн 4 гишүүний нэг болж ирсэн. Надад Lumina гэсэн нэрийг барьж 26 жилийн өмнө хайж явсан хамтлагийнхаа нэр дээр гарч дуулах хүсэл жалга. Харин ч энэ хамтлагийг өдөө хүртэл авч явсан та гуравт алга ташиж хаа очиж явсан газартаа муулсан нэгний өмнө бамбай болж өмгөөлж ирсэн шүү. Хүмүүжил ёс суртахууны хичнээн ярьсан нэр цохож бусдын нэр төр шашин жүтлэг эрх мэдэлд халдаагүй занл хийлээгүй болно. Ингээд дуусгая. Бүтээсэн түүхийг чинь үгүйсгэж бусдад муухай харагдуулмааргүй, муу хэлүүлмээргүй байна. Яагаад дуулах болсон шалтгаануудыг бичлээ. Эцэг хүн бол ойлгох бизээ. За нэг иймэрхүү бол маш урт том мэдээлэл хэлсэн. За яг үүнтэй зэрэгцээд Lumina хамтлагийн Chinzo гэх залуу зураг түүх өгүүлнэ гэхээ авдахтай за нэг иймэрхүү зургуудыг бол постлсан байгаа Lumina хамтлагийн хуучны зургуудтай. За ингээд харангуйта нэг зүйлийн учир тайлагдж байгаа юм шиг харагдаж байна л та том зургаараа. За энэ нь юу вэ гэхээр Баажи ахын зүгээс бол те Lumina хамтлагийн нэрийг барьж за энэ хоёр хүний хувьд ингэж тайзан дээр гарч дууллаа. Өдөө олон жил би болон миний хамтлагийн гишүүд яг одоогийн Lumina-г авч явсан. За энэ хүмүүст бол те Lumina гэх нэрээр тайзан дээр зарлуулж гарах ямар ч эрх байхгүй. За нэг иймэрхүү зүйлээс болоод бол Баажи ах товчхондоо ууралсан. Харин нөгөө талын хөлгөө бол
болон Чинзоногийн мэдэгдлийн зүгээс харахад бидний хувьд бол ерөөсөө Lumino гэх нэрийг тайзан дээр барьж гарч дуулаагүй хөлгөө болон Чинзо гэд тайзныхаа нэрээр дуудулсан. Бас мөн дээрэс нь өвөл гэх нь өөрсдийнхөө дуулсан дууг Triple X болон Эрдэнтийн 50 жилийн ойн сайн сайхны үүсэлд зориулж 2 удаа дуулсан. Нэг иймэрхүү зүйлийг хэлж байна. Хоёр талын зүгээс бол нэг иймэрхүү мэдэгдлийг хийсэн байгаа. Lumino амтлагтай холбоотой ойрын үеийн сонин сайхан үйл ойлголцол гэвэл нэг иймэрхүү байна. Үзэгч та бүхэн дотроо өөрсдөө л дүгнэлтээ хийн үзье. Дараагийн сэдв бол рэпер Гинжинтэй холбогдож байгаа. Түүнтэй холбоотой ойрын үеийн сонин сайхан гэх юм бол 2 мэдээлэл байна. Chore болон Megon гэдэг 2 залуусыг та бүхэн мэдж байгаа шүү дээ. Би бараг 4-тэй гэдэг дуулаад идэг те. Тэр дуу нь бол үнэхээр хитэн блэ. Эдгээр залуустай рэпер Гинжингийн хувьд бол энэ дууг нь шинчилж дуулсан бичлэгээ бол цацсан байгаа. Тэгээд энэ дууг нь шинжлэхэд ердөө 7 минутын хугацаа зарцуулсан. Рэпер Гинжингийн хувьд бол энэ дуун дээр яг өөрөө саунд инженер болон дууныхаа продюсерыг хийж байгаа харагдаж байна лээ. Тэгээ хэдүүлээ олон юм яриад явах шууд дараах бичлэгийг үзцгээе. Маш сонирхолтой. За энэ дээр чинь суурлаад ерөнхийдөө шууд аяа хийг явч те. Chore яаж байна? Надаа нэг ийм саунд төрлөө. Одоо эн чинь надаа нэг жоохон тийм араб султан мултан те чи нөө принцесс гэдэр гэлдэг ч те. Тийм болох тийм араб vibe болж ирээд байхгүй. Тийм жоохон арабчуу ай хийвэл яаж юм те. Шал битэж бүр шал өөрчлөж шүү чинь те. За болчлаа ш. Тэн дээр хоолгоо тавьж үзэх үү. Би бараг төрөвтэй гэхдээ чиний дэрэгтэй чугаа хүрхтэй батамарын тэрэгтэй. Шааж юм шүү те. Нэг гоё шин юм хийж гин. Би хулгай эдгээр хулгай аягаа сууж гин. Бас нэг өмнөх кач болсон байгаа учраас тэр үгийг ингэ шал өөр аян дээр ингээд сонсох юм бол тэдэмт илүү гоё санагдаж шүү дээ. Тэ? Гэж бодож би бол ийм юм хийгээд ирсэн чинь тэгээд дуу шинжилж хийгээд өмнөхөө гүцэхгүй байна гэдэг дандаа тийм юм шал өөр дуу хийсэн баг. Тэгээс таадах хэрэгтэй. Өдөр бүр попин шампань талх хөрн миний хэдэг зүйлтэд кампайн. Би swag нэмэд би иги. Ми мөн пакер намаг гин биги. We popin champagne. Би толгонд 2 ивэртэй. Өчигдөр намайг гансан гаруу өнөөдөр намайг гоня. Би хизэж тренд дагагүй би чама трендсеттер. Уг нь бол шуналан бэ гэвч хүмүүжил намайг байлгадаг нэрэлхүү. За тэгээ бит 3 ерөнхийдөө дуугаа хийж дууслаа 7 минутанд. Би бараг төрөвтэй гэхдээ чиний дэрэгтэй чугаа хүрхтэй батамарын тэрэгтэй. Papi champagne. We papi champagne. Батамарын тэрэгтэй. Бараг төрөвтэй бараг яг үхтэйсэн. Хаяа бүрэгтэй. Түүнтэй холбоотой дараагийн сонин сайхан онцлог мэдээлэл гэх юм бол та бүхний зарим нэг нь харсан байх рэпер Гинжин болон Big Jin-ээр хамтдаа уран бүтээлийг хийсэн байгаа. Тэгээд хэдүүлээ дараах бичлэгийг үзцгээе. Яг одоогийн байдлаар ойрын үед Монголын попын хамгийн онцлог хамтрал хамгийн их хүлээлттэй дуу бол шууд автоматар энэ дуу болж хуурна. Яагаад гэх юм бол рэпер Гинжин болон Big Jin-ээр хамтдаа хамтарч ийн гэдэг чинь нэлээд том нэрс нэгдүгээрт хамтарч ийн. Хоёрдугаарт энэ дууг юу илүү хүлээлттэй болгож байна вэ гэхлээр Big Jin ахын хувьд бол удаан хугацаанд уран бүтээл хийгээгүй. Энэ уран бүтээлээр бол түүнийг Монголынхон хипхоп урлагтэй энэ зах зээл дээр одоо comeback хийж гинүү да гэж харж байна. Мэдээж удаан хугацааны турш уран бүтээл хийгээгүй болохоор
болохоор энэ дуун дээр үзэгчтэй сонсогчдын хувьд бол хүлээлт асар өндөр байгаа. За миний хувьд бол энэ дууг нь 5-аас 6 удаа сонссон. Тэгээд BG анхны хэсгийг мэдэхгүй бараг л 10 удаа сонссон. За энэ дуун дээр бол цаа чин үнэхээр ууртай байл шүү. Та хэдэд нэг хийн төг гэх юм бол BG анх өмнө нь өөртөө нь асуудалтай байсан нэгэн рэперт нэрийг нь зохиж байгаад хэдэн мөрийг зориулсан байна лээ. За тэгэл бусдыг нь бол уран бүтээл яг цацагтахаар сонсчихгүй дөө. Одоо угаасаа клипний ажил нь дууссан юм чин нэг хэд хоногос цацагчнаа. Нөв сэлгээ хэмээх энэ дуу бол рэпер Гинжингийн 5 сарын 37-нд зуны 100 тоглолтыг илүү халуухан, илүү амттай болгож өгч байна. Үзэгч та бүхэн энэ жилийн зуны 100 шоу тоглолтын тасалбарыг Shopee цэгийн болон Portal цэгийн JS25 болон CU-гийн бүх салбараас худалдаа авах боломжтой. Тасалбарын үнийн хувьд энгийн тасалбар 77,700, Fan Zone 220,000, VIP тасалбар 555,000 төгрөгийн үнэтэй худалдаалагдж байна. За рэпер Гинжингийн хувьд бол Wande болон Ebo нартай хоёулантай нэг дуу хамтарч хийсэн сурагтай. Тэгээд Wande болон рэпер Гинжин нар хамтдаа бүр trap hip hop дуу хийсэн сурагтай. За тэгээд надад бас нэг санагдж байгаа зүйл нь бол тэ рэпер Гинжингийн өгзөг сайхан бол зүс сайхан Wande ботой хамтарч шинчил дуулвал бас нэг гоё юм болох хаа, нэг гоё юм гарах хаа. За Wande Amplic гэснээсээ тэдний бас 10 жилийн ойн шоу тоглолтоо 6 сарын 13-нд Social Play Park дээр болох гэж байгаа. Wande Amplic нэг л мэдэхэд 10 жил болсон байна. Тэгээд зүрх сэтгэлд хоногчсон маш олон хит дуутай Монголын маш цөөхөн амтлагуудын нэг. Тус тоглолтын тасалбар бол мөн л адилхан Shopee цэгийн болон Portal цэгийн JS25 болон CU-гийн бүх салбараар худалдаалагдж байгаа. За тасалбарын үнийн хувьд бол энгийн тасалбар 89,000 төгрөг, Fan Zone 160,000, VIP тасалбар 500,000 төгрөг гэж байгаа. За тасалбарын төрөл дээр бол хосын тасалбар гэдэг зүйл байгаа. Тэгээд одоогийн байдлаар хямдралтай 150,000 төгрөгөөр 2 тасалбар худалдаа авах боломжтой байгаа юм байна. Wande Amplic-ийн хувьд бол өөрсдийнхөө 10 жилийн ойн тоглолтоор 50-аас 60 дуу дуулна гэдэг иймэрхүү шоу мэдээлэл яваад байгаа. Вау. За тэгээд олон юм яриад явах. Зуны 100 тоглолтоор эхлүүлээд Wande Amplic-аар үргэлжлүүлцгээе. MLB сонирхдаг хүмүүс надаас айгүй их код асууж исэн. Тэр хүмүүстэй зориулж хэлэхэд Newsack кодоор эхний цэнгэлэлттэй 150% урамшуулж байгаа шүү. Өнөөдрийн бичлэгний хамгийн сүүлийн сэдв Guys хамтлагийн Hip Hop ундралтай холбогдож байгаа. За та бүхэн мэдж байгаа шүү дээ. Түүний хувьд бол рэпер 113-тай холбоотой тэр асуудал төр бол нэлээд сериусли нэлээд ач холбогдол өгч хайрцаж исэн. Харин өнгөрсөн 7 хоногт түүний энэ бичлэг нь бол маш олон хүмүүсийн анхаарлыг татсан. Тэгээд хүүхдэд тэврээд явж байхдаа нэгэн том мэдээлэл хийсэн. Хэдүүлээ дараах бичлэгийг үзцгээе. Аавын ханхөө аав нь өнөөдрөөс энэ нийгэмд маань өөрийнхөө үзэл бодлого хэлийг мөн дээрээс нь та нарын дуртай доонуудыг буруу үг хэллэг өнцгөөс бүртгэлж байгаа хтай яг өөрийнх нь үзэл бодол үг хэллэгээр нь DC хийх гэж байгаа. Аавтай амжилт хүсээрэй за. Хайртай шүү. Хайртай. За тэрээр бол рэпер 113 руу дис дуу хийн гэдгээ өөрийнхөө хүүхдэд бол мэдгдсэн байгаа. За түүний энэ албан ёсны мэдээлэл бол үзэгч сонсогчтой нийгмийн анхаарлыг бол маш их татаад байгаа. Харин эсрэг талаас нь бол рэпер 113-ийн хувьд бол ямар нэгэн байдлаар тэ хариу мэдээлэлчээд юм уу иймэрхүү зүйл стори бол огт юу ч хийгээгүй. Guys хамтлагийн Батундралын зүгээс бол дис дуу гарлаач гэсэн ямар нэгэн байдлаар рэпер 113-ыг бол тэ хариу дис дуу барайл нэг иймэрхүү юм болно гэж юусоо бодохгүй байна. Харин түүнд зориулсан үгээ рэпер 113 өнгөрсөн 7 хоногт лайв хийгээд за нэг иймэрхүү мэдээллийг хийчихсэн шүү дээ. Тэр бид ч тэгтээ үзээгүй л дээ тэр бичлэг мэтлэгийн тэр Guys хамтлагийн нэг хоёр бачка-мачкаас тийм юм яг писта тэр үеийн чинь л писта тэр Чингисийн суудал муудал юу хийвлээ писта яг энэ дээрлэлтийг чинь хамгийн их хийжсэн хүмүүс шүү дээ. Тэгснэ Что энэс болоод хүүхдүүд дээрлүүлэх гэдэг байгаа юм хайшаа над бацаанууд юутэй байгаараа маагаар чигшиг песта надад тийм ах байтга нохооч байхгүй песта яасан гэж юу нийтнэр ах болох гээд одоо төрүүлж төрсөн болохоор ах болт юм уу төрүүл дуу хийсэн болохоор ах болт юм уу мэдгүй ч песта Тэмстэй. За ямар ч ч Guys хамтлагийн Батундралын дис дуу гартал энэ сэдв бол тэ хот сенсацаар бол яхааргүй нэрлэгдэж байгаа. За яг ямар хуу дис дуу гарах нь хэр чанартай дис дуу гарах нь тэ хамгийн гол нь ямар үгнүүдийг сонгох нь за энэ бүхэн бол сонсогчдын анхаарлыг маш өндөрөөр татж байгаа. Ямар ч ч Монголын попын ойрын үеийн биф гэх юм уу тэ за энэ зүйл нь бүр дис дуугаар үргэлжлэх нь бол тодорхой болчихлоо. За эхний сэдв бол рэпер Flat холбогдож байгаа. Тэгээд та бүхний зарим нь мэдсэн бах цаачнууд өнгөрсөн 7 хоногт өөрийнхөө иргэн ирэлтийг аль бие усаар хийсэн.
Яв хэмээх нэртэй дууг 4 сарын 3-нд цацсан одоогийн байдлаар 55,000 гаруй хандлттай явж байна. За энэ дууны комент хэсгийг харуулбал сонсогчдод түүнийг айгүй нааштайгаар хүлээж авч байгаатай. Ерөнхийдөө бол comeback is real. За нэг иймэрхүү хандлагатай байгаа хүмүүс нэг ийм комент байсан. Пуужин баярааруу жоохон санаандгүй шаагаад орчихсон болохоос flag сайн шаадгийг бүгд мэднэ. За мэдээж сонсогчдод бидний гинэг хэсгэл үзэх юмтай ярих юмтай байлгасан Rocket Bay болон Flamer-ийн beef-нээс хойш рэпер Fla удаан хугацааны уран бүтээлийн завсралгын дараа бол иргэн ирсэн. За энэ дуун дээр бол онцолж болох punchline гэх юм бол яадын beef шан би стакуудад дургүй дис шахун надад дахиад дүр би. За нэг иймэрхүү punchline. За яг энэ хоёр мөрөөрөө рэпер Fla цаашдаа ямар ч рэпертэй те дис хийлсэн асуудалгүй шүү. Ямар ч рэпер би бас дис хийж чаднаа. За нэг иймэрхүү бол мэдээлэл гаргаж ийн л да. Нэг бодлыг жоохон өөр өнцгөөс хараад үзэх юм бол энэ бас айгүй өөртөө ихтэй одоо байгаа байдал гэсэн үг л те. За тэгээд бас энэ дууны комент хэсэг дээр өөрийгөө цаашдаа уран бүтээл бол итгэвтэй хийнэ гэдг бол албаасаар мэдгцэн. Үзэгч сонсогч та бүхэн рэпер Flag-ийн эргэрэлтэд хэд оноо өгөх вэ? 1-10 оноогоор түүний эргэрэлтэнд оноо өгч комент хэсэгт сэтгэлдээ үлдээгээрэй. За дараагийн сэдв бол Lumino хамтлагтай холбогдож байгаа. Тэр дундаа Baji. Энэ 7 хоногт түүний бичсэн Facebook-ийн нийтлэл ихээхэн хүмүүсийн анхаарлыг татсан. Ста нэрээ хүний өвнөөс ичих ямар хэцүү юм бэ? Чимээгүй байж чадахгүй нэ. Lumino хамтлагийн хамгийн анхны цомог 2001 онд анхаа MC Baji 3 хүнтэйгээр л гарч эхэлсэн. Энэ бүрэлдэхүүн 2000 оны сүүлээс үдээ хүртэл 26 жил яваа. 13 жилийн өмнө хамтлагийн DJ Золоо нэмэгдсэн. Бид гурав энэ хамтлагийг бүтээсэн хамтдаа 7 цомог гаргалаа. 200-аад дуу хийжээ тасралтгүй энэ хамтлагийг авч явж одоо ч гэсэн бид уран бүтээлээ хийж сонсогчдод байнга тоглолтоо хүргэж хамгийн их захиалгатай хамтлагуудын нэг байж амьдралаа энэ хамтлагтай зориулж аваа. Ингэж олон жил тууштай үнэнч байсан хамтлагууд тийм олон ч байхгүй. Бид байхгүй байж байснаа гинэт гарч ирээгүй. Яг л тасралтгүй юмаа хийсэн. Сонсогч нар ч мэдэх байхаа. Бас энэ Монголын урлагт томоор бичдэггүй юмаа гэхэд маш багаарч гэсэн үлдэх байх гэж хувьдаа боддог шүү. Тэгсэн зүгээр л 28 жилийн жил гарууд нь анх байсан 2 хүн нь Lumino гэд дуулаа яваад байгаа харагдах юм а. 2-3 удаа харлаа л да. Бүр шагнал гардуулах ёслол дээр хүртэл Lumino гэд гарч ирээд дуулах юм бэ лээ. Жоохон ичээсэ. Дэлхийд ч дэлхийн хамтлагууд анх зөндөө хүмүүс орч гарч солигдсон байдаг. Тэгээд үндсэн бүрэлдэхүүн үлдээд явдаг. Америкийн алдартай 90-ад оны boy band New Kids on the Block хүртэл анх жүжигчин Mike Wahlberg дүүтэйгээ байж байгаад хэдэн сарын дараа гараад дүүнөө үлдсэн байдаг. Тэглээгээд Mark гинэт 2026 онд гарч ирээд New Kids on the Block гэд дууг нь дуулахгүй бидтэй. Яг л ийм зүйл Монгол улсад болоод байх юм а. Та бүхэн зүгээр юу бодож байна? Энэ миний бодол. Тэр хүмүүст Lumino хамтлагч ямар ч хамаагүй падлиж байхгүй. Тэгсэн Lumino гэдэг зарлуулаад үндсэн 3 хүн нь байхгүй байхад хусаад байх юм а. Яг нэг санаа бодлоо хэлээж энэ зөв үү шудраг уу? Ер нь Монгол улсад ухамсар, этик, соёл, хүмүүжил, мэдлэг, боловсрол, хүндлэл гэдэг зүйл байна уу? Шуудал дээрэмддэг, булаадаг. Ер нь дуугүй байгаад байвал амьдралынхаа талаа зэхийг зориулсан хамтлагаач алдах нэ. За нэг иймэрхүү нийтлэг бичсэн. За тэгээд нийтлэлийнхаа комент хэсэг дээр өнөөдөр хамтлагийн үндсэн гишүүн 28 жилийн 27 жилд нь байгаа би ч амьдралдаа нэг удаа ганцаараа тайзан дээр гарч Lumino гэд зарлуулад Lumino-гийн дууг ганцаараа дуулж үзээгүй штэ. Энийг этик, ухамсар, соёл, хүмүүжил, бусдыгаа хүндлэх хүндлэл гэдэг юм а. Энийг ойлгодоггүй хүмүүс нь бол басаа сонин зүйлс бичиж байх шиг байна. За нэг иймэрхүү нийтлэг бол Lumino хамтлагийн Baji бичсэн. Тэгээд чамгүй олон хүмүүсийн анхаарлыг татаж нэг хэсэгтэй бол ярианы гол сэдв байсан. За миний хувьд бол Baji ахын энэ нийтлэлтэй бол 100% санал нэг байна. За яг Lumino хамтлаг тохиолдсон энэ жишээнүүд бол дэлхий дээр аюулгүй олон байдаг юм байна. За тухайлх юм бол Destiny's Child, Blackstreet, The Jacksons, Menudo хэмээх дэлхийн маш олон хамтлагт бол энэ жишээ байна. За яг энэ жишээнүүд энэ үйл явдлууд явн явсаар хамгийн эцэстээ бол оюуны өмчин газар ирээд маргаан зогсдог юм байна. За тэгээд нэг ёсондоо энэ асуудал оюуны өмчин газар буюу шүүхтэр хуулийн дагуу шийдэгдэж дуусдаг юм байна. Харин Lumino хамтлагийн хувьд бол яг энэ кейс дээр ямар ч асуудалгүй байхаа. Ер нь бол нэг айхтар асуудалгүй энэ асуудлыг шийдэж чадах байхаа. За тэгээд энэ 7 хоногт Lumino хамтлагтай холбоотой нэг иймэрхүү мэдээлэл олонний анхаарлыг татлаа. MLB сонирхдаг хүмүүс надаас аягүй их код асууж ирсэн. Тэр хүмүүстэй зориулж хэлэхэд NewsSack кодоор эхний цэнэглэлттэй 150% урамшуулдаг гэж байгаа шүү. За дараагийн сэдв бол рэпер Гинжинтэй холбогдож байгаа. За рэпер Гинжингийн хувьд бол та бүхэн мэдж байгаа 2026 оны 100-100 тоглолтын headline артист болсон. Тоглолт нь ердөө 1 сар гаруй хугацааны дараа буюу 5 сарын
шашинд төв цэнгэлт хүрээлэнд болох гэж байгаа. За тоглолтын тикетийн талаар мэдээлэл гэх юм бол энгийн тикет бол 77700, фэн зон 220,000, VIP тасалбар 555,000 төгрөгийн үнэтэй худалдаалагдж байна. Тоглолтын тасалбарыг Shopee цэгмэн, Portal цэгмэн, GS25, CU-гийн бүх салбараас худалдаах боломжтой. За түүнтэй холбоотой ойрын үеийн сонин сайхан гэх юм бол рэпер Гинжин болон Ванди Бонор нэг иймэрхүү бичлэгийг хийсэн байна. Тэгээд яг энэ бичлэгийн үеэр рэпер Гинжин Quavo авчирна гэсэн зүйл бол 4 сарын 1 буюу Frank байсан гэдгийг хэлсэн. Quavo 2 гэдэг үнэ юм уу? Quavo 2 гэдэг үнэ юм уу? Юус юм шүү дээ гэсэн юм уу? Юу гэсэн юм? Юу вэ? Тэгээд пост аваад 4 сарын 1 байсан шүү манайхаа. Нэ. За рэпер Гинжин болон Ванди Бо хамтлагийн хувьд за аль эсвэл рэпер Гинжин болон Ванди нарын хувьд бол аль хэдийн нэг хамтарлыг хийж гисэн тэгээд тун удахгүй болоо цацах байх. За рэпер Гинжингийн сүүлийн үеийн уран бүтээлүүдийг хараад байнгутаа дандаа ерөөсөө тэ нэг юм шинэ үетэйгээ хамтарсан уран бүтээлүүдийг хийж ийн л да. Тухайлх юм бол хамгийн сүүлийн уран бүтээл нь Шуу болон KK. За одоо ингэж Ванди Бо гэдэг ч юм уу тэ дандаа ингэж өөрөөсөө дүү хамтлагуудтай хамтарлуудыг хийж ийн. За яг энэ ч гэсэн айгүй хамжилттай байгаа. Тухайлх юм бол хамгийн сүүлийн цацсан уран бүтээл нь 700,000 хандлттай байна. Тэгээд бас тун удахгүй гарах рэпер Гинжин болон Ванди Бо гэсэн хамтрал нь бол ямархуу байх нүтэй хүлээлт бол өндөр байна. Ванди Бо гэснээс Ванди Бо хамтлагийн хувьд бол саяхан бас тэ өөрсдийнхөө албан ёсны тоглолтын постерыг бол цацсан байгаа 10 жилийн энэ жил нь Ванди Бо хамтлаг нэг мэтгэд л 10 жил болсон байж тээ. Цаг хугацаа үнэхээр хурдан явж байгаа юм байна. За энэ талаар цаад чин өөрсдийнхөө хамтлагийн албан ёсны Instagram утсан дээр Ванди Бо хамтлагийн 10 жил тоглолтын тасалбар албан ёсоор худалдаанд гарлаа. Яг л энэ тоглолтын төлөө бид хамтдаа 10 жилийг туулжээ. Ванди Бо тасалбарыг Shopee цэгмэн, Portal цэгмэн, GS25 CU-гийн бүх салбараар худалдана. Энгийн тасалбарын үнэ 89,000 төгрөг, хос тасалбар 150,000, 5 сарын 21 дуустлаа. Fan zone 160,000, VIP 500,000. За нэг иймэрхүү нийтлэг бол битсэн байгаа. За энэчнээс бол тэр хос тасалбар гэсэн айгуу тийм анхаарлыг татчихин л да 150,000 төгрөг. За тэгэхээр чинь нэг хүний 75,000 төгрөгөөр 2 плет амна гэсэн үг. Гэхдээ 5 сарын 2-ны хүртэл юм байна. За тоглолтын постэр ормогцоо бол маш олон хандлт реакшн ч гэдэм үү те иймэрхүү зүйлсийг бол авсан. Тэгээд Wanda Boo хамтлагийн хувьд ямар ч асуудалгүйгээр social pay паркийг дүүрэх баха. За яг миний санаж байгаагаар Wanda Boo хамтлагийн хувьд 2018 онд айгүй тийм өндөр хайптай гарч иржсэн. Тэгээд тэндээс хойш бол бүр тасралтгүй маш өндөр хандлттай болсон. За яг энэ эффектээр миний хувьд бол 2019 онд хамгийн анхны нэрнээс цааш мэдхгүй бичлэгээ Wanda Boo хамтлагаар хийжсэн. За тэр бичлэг бол Монголын хипхоп толботой миний хамгийн анхны бичлэг болж исэн. За Wanda Boo хамтлагийн хувьд ч гэсэн тоглолтынхаа постерыг ингэж албан ёсоор зарласан учраас цоо шинхэн дуунуудыг бол араас нь бөмбөгдөөд өгөх байлгүй дээ. За тэгээд ингээд харахад рэпер Гинжингийн 106 тоглолт 2026 оны 5 сарын 30-нд үүнээс ердөө 2-7 хоногийн дараа Wanda Boo хамтлагийн 10 жилийн ойн тоглолт. Энэ зуны хувьд үнэхээр халуухыг хэлж шүү залуусаа. Энэ хоёр тоглолтын хувьд бол хоёулаа угаасаа дүүрхэн ойлгомжтой. Ялангуяа тэр Wanda Boo хамтлагийн хос тасалбарыг 5 сарын 2-оос өмнө эртгэн шиг аваарай залуусаа. Өнөөдрийн бичлэгний хамгийн сүүлийн сэдэв бол Guys хамтлаг болон рэпер 113-тай холбогдож байгаа. Рэпер 113-тай холбоотой асуудал дүнгиж намжаад арай нэг гайгүй болж байсан чинь ахин нэг удаа за энэ үйл явдал бол нийгэмдэр сенсацийг аваад эхэллээ. За яг ямар асуудал гарсан юу болсонг одоо бүгд мэдж байгаа учраас хэдүүлээ шууд гол асуудалд оръё. За Guys хамтлагийн дуучин Батундрал ахин нэг удаа энэ асуудал дээр бол мэдээллийг хийсэн байгаа. 113 гэдэг хүүхдийг хайгаад олохгүй байна. Олоод буртагласан бүх дууг нь устгуулна. Сөрөө таарч хамаагүй үгээ хэлчих бодолтой байна. Уг нь бол маш easy шийдчих асуудал байхгүй. Залуу хүн бас хүн алдаж болно шүү дээ. Гэхдээ хэрвээ магадгүй тэр 113 гихтүүтэй таарах юм бол Guys хамтлаг юу хэлэх вэ гэхээр дүүмэн наад гаргасан тэр одоо бүрээд зонголныг дормжсон дуу. Тэгээд энэ Мамунашир Торын янзыг өгөлтэйгээд энэ сайхан дуунуудыг одоо буртгалсан энэ дуунуудаа устгуулчихаа. Тэгээд дээрэс нь Монголын ард түмнээс зүгээр л уучлалгуулчихаа миний дүү. Тэглэхэд ард түмэн чамайг нэг алдаж яваа хүүхдийг одоо ухаарчтэй гэж ойлгож хүлээж авах болохоос ш чамайг бүгд цаашаа чичлээд байгаа асуудал биш ээ. Тийм учраас жоохон хүн суртахуунтай байгаасаа л гэж үгийг хэлчмээр байгаа юм.
За яг энэ мэдээллийн өмнө бол рэпер 113 өөрийнхөө Instagram дээр бол лайв хийсэн. За рэпер 113 хувьд бол энэ асуудал бүр анханаас нь гарч ирсэн цагаас эхлээд ямар нэгэн мэдээлж байт юм уу те аль өсөд өөрийгөө өмөрсөн ч гэдэм үү тийм стори янз бүрийн зүйл бол ерөөсөө хийгээгүй. Нэг ёсондоо удаан хугацааны турш маш чимээгүй байж байгаад нэг том мэдээллийг бол хийсэн. За тэгээд яг ямар лайв хийсэн бэ? Юу ирсэн бэ? Хэдүүлээ яг одоо дэлгэрэнгүй үзсгээе. Тогруу янзын хүүхэлтэйгээ дуулаад байхад Мамун Ашир гэдэг өөдөөс дайраад байгаа нэгдүгürt. Тэнгүүт нь би хүмүүс тэрийг ингээ өөртөө сонсчиж үзэхгүйгээр ингээд шууд ууралж гин гэж бодоод байна. Айгу сонирн байгаа өстэй юу яа тийм шалтгаан нь байхгүй шууд надтай тэмцэж эхэлж байгаа өстэй яг юуны төлөө тэмцэж байгааг нь мэддэхгүй ингээд шал хийсвэр Мамун Ашир гэдэг ингээ гадуур сэвцэн чинь тийм гэж шаагаад дайраад эхэлж байгаа. Хоёрдугаарт лимитийн зургийн доор 113 пистамин зайлмайл гэж бичиж явж илээ. Тэгээд намайг мэдгүй намайг хараагүй хүмүүс ингэж шууд писта шуураад байгаа нь бас амар сонир санах хэрэгээ. Тэ сонин богоо өстэй тэгснэ. За яг хөө тэр ингэж миний нэг докюментари дээр тэр чинь би дууж болгож гаргаагүй зүгээр юм докюментари дээр ингэж нэг жижигхэн бичлэг ингэж сайбермаркетинг ингэж хийсэн юмыг нэг 50,000 ч хүн үзээгүй бичлэгнээс тастаж авснаа хүмүүсээ энийг хараа энэ өстой ямар муухай юм бэ гэж шааснаа 3 сая хүн сонсогчдаг шаасан. Хүмүүс яагаад уурлаад байгаа юм бэ гэвэл би үнний дуулаад байгаа болохоор уурлаад байгаа юм болов гэж бодсон. Би чи тэр өөрийгөө дуулаад байгаа юм биш шүү дээ. Би нийгмийн толиг л би дуулж байгаа. Тогруу янзын хүүхэлтэй тонгор прэдгээс сүнхэлж гин орцоор дүүрэн онц хүнд авахар олон янзын пистакууд байна уу? Сагин бүгдээрээ харсан шүү дээ писта тий. Дидгүүр ухдаг гарууд байна уу? Байна писта. Ингээд хипхоп гэдэг чи юу юм бэ? Хипхоп гэдэг чи үнэн пистэ. Үнэн хэлэх ёстой пистэ. Рэпрүүд яг намайг ингээд өмөр албагуултай писта. Тэгтээ хипхопоо ингээд нэг рэпер нь ингээд өмөрөд юм хэлэх юм болоо гэсэн чинь бүр хинч байдгүй шаацсан. Хипхоп ч угаасаа ийм байдэн штэ пистануудаа гэд хэлчих юм хинч байдгүй шаацсан юм. Намайг ингээд хэлчих үедээ писта би ингээд харанд нүрчих үедээ гэд бараг соёлтой царилж марилж явж маа шаагаад оо писта. Тэгэл надаас нэг энэ зөөлтөн писта миста тэгэд яад юм би зөөлтөн би писта угаасаа годомсны зөөлбөн нохоо. Би тэр эзэнтэй пистандар шиг чин писта хэл гэсэн үг нь хэлээд хий гэсэн дууг нь хийгээд сонгуулаар жүжиглээд явдггүй. Эзэнтэй гүлгнүүд писта өөдөөс хуцах гэж үзчихэл байлээ писта. Надад соёл моёл нэхэж шагаа писта энэ хармаа үз надад тэр соёл моёл чи байхгүй. Би аваагүй писта. Нэгдүгürt би энэ тентгийн ивент дээр очиж писта дуулж явдггүй. Дуулъя гэж гуйдгүй. Хоёрдугаар намайг сонсоод өгөөч гэд гуйгаад явдггүй. Тэгээ яаж надтай cancel culture шаах юм? Яаж намайг бойкотлох юм? Би ч тэгтээ үзээгүй л дээ тэр бичлэг мэтлэгийн тэр гей самтлаг мамтлагын нэг хоёр бачка мачкаас тийм юм. Яг писта тэр үеийн чинь л писта тэр Чингисийн суудал муудал юу влээ писта. Яг энэ дээрлэлтий чинь хамгийн их хийжсэн хүмүүс шүү дээ. Тэгснэ өстой энэс болоод хүүхдүүд дээрлүүлэх гэдэг юм хайшаа над бацаанууд юутэй байгаараа маагаараа чигшиг писта надад тийм ах байдаг нохооч байхгүй писта яасан гэж юу нийтнэр ах болох гээд дээ одоо төрүүлж төрсөн болохоор ах болт юм уу төрүүл дуу хийсэн болохоор ах болт юм уу мэдгүй ч писта тийм писта тэр квизмизэг би тэр ганцхан квизагийн нэг бичлэгийг үзсэн. Орчин үед чинь рэпрүүдийн ким бэ биш хэд юм бэ гэж асуух хэрэгтэй юм байна. Писта талхны мөнгөөр үзэл бодлоо зардаг тэр пистакуудыг л харин эн чинь хэд вүлээ гэж асуух хэрэгтэй юм шиг санагдаад байна шүү дээ. Шүүхтэй дахин байхгүй тэр чинь харин оюуны өмчийн эрхтэй бүтээлүүд биш гэж ах чинь. Та нар өөрсдөө итгэхгүй байвал оюуны өмчийн захим сайт руу ороод харцгаа л да. Хин ч бүх юм байж байгаа шүү дээ. Бүгдээрээ харж байгаа дөө тэгэхэд ямар ч байсан байна. Тэгтээ хизээж писта ингээд намайг уучлаарай гэд писта тэр моги гэд тэр кейси нөхөр шүү писта хард амиг татчаад намайг уучлаарай ард түмэн гэд ингэж бол зогсож чадахгүй писта тэр яна ард түмнээс уучлалтгүйгаа шаад ард түмний амар ард амиг татаад идэм ааш аав ээжээс уучлалт өгнө сте.
хүмүүс гадруу чамайг ийм хүмүүс хайж ийн гэдэг штеп. Хайж ийн байж ин гэж би ямар одоо цухтаад байгаа штеп байдаг та байжсэн штеп хүрээд ирнэ л штеп. За нэг иймэрхүү мэдээлэл яриг бол рэпер 113 өөрийнхөө албан ёсны Instagram хуудсан дээр лайв хийж байгаад хийсэн. За рэпер 113 хувьд бол хэд хэдэн маш чухал зүйл ярьсныг та бүхэн сонссон байх. Тэгээд энэ бүх зүйлээстэй ерөнхийдөө бол уучлал гуйхгүй. За нэг иймэрхүү бол дүгнэлтийг хийж болно. Задны жүвд бол ингэж хэлсэн. За эсрэг талаас нь бол Guys хамтлагийн хэ Батундар бол уучлалт гуйчгаа. За нэг иймэрхүү зүйлийг энэ хоёр хүн хоорондоо ярьж байгаа. За тэгээд ямар ч байсан цаашдаа энэ үйл явдлыг яаж эргэх нь вэ? Энэ үйл явдлыг юу болох нь вэ? 113 уучлалт гуйх нь гуйхгүй нь. За энэ үйл явдлууд бол маш том анхаарлыг татж байна. За эхний сэдв бол Монголын хип-хопын өвчнөр болох CCB клик бүүмтэй холбогдож байгаа. За клик бүүмийн хувьд бол та бүхэн мэдж байгаа шүү дээ. Сүүлийн 2 жилийн хугацаанд тоглолт хийхгүй. За тэгээд яг тоглолтод хизээ юм бэ гэдэг асуулт бол фэнүүд сонсогчдын дунд бол асар ихээр байсан. За тус хамтлагийн хамгийн сүүлийн үеийн уран бүтээл гэх юм бол Gangster сервистэй хамтарсан Даймба ин хэмээх дууга за бараг л бүтэн жилийн өмнө буюу 2025 оны 6 сарын 18-нд цацжсэн. За тус тууны битийг нь бол Poison хийсэн. Тэгээд рекордыг нь Чин Хасал. За тэгээд mix master-ыг нь бол Туана хийсэн байна. За тэдний хамгийн сүүлийн үеийн уран бүтээл гэвэл нэг иймэрхүү жилийн өмнө байна тийм үү. Харин саяхан рэпер Big G өөрийнхөө Instagram story дээр нэг иймэрхүү story хийсэн байгаа. За тус бичлэгээс харахад бол рекорд хоолонд бол рэпер зүгийн орж байгаа харагдаж байна л да. За мөн рэпер Санд рэпер Big G гэдэл. За харин тус дууны продюсер болон mix master ч гэдэг юм уу те рекордыг хоолойг бол Metsu Records-ийн бишрэл хийж байгаа харагдаж байна. За хэрвээ энэ дуу клик бүүм хамтлагийн ээлжид нэгэн дуу бол Metsu Records-ийн бишрлийг сонгож авсан бол маш зөв шийдвэр гэж харж байна. За тэгэд мэдээж залуу үеийн маш чанартай мьюзик продюсер болон өвжийн хамтлагууд. За энэ хоёрын дундаас бол мэдээж чанартай уран бүтээл гарах байхаа. За миний бодлоор тэгж бодож байна. Ямар ч тач клик бүүм хамтлагийн шин дуу бол тун удахгүй гарах нь ойлгомжтой юм шиг байна. Манай чиг бол багасаа дууг нь сонсож өссөн залуучууд бол тоглолтыг нь мэдээж хуруу даран сууж байгаа байх. За тэгээд энэ 7 хоногт клик бүүм хамтлагтай холбоотой нэг иймэрхүү мэдээлэл олонний анхаарлыг татлаа. За дараагийн сэдв бол энэ 7 хоногт гарсан нийгмийн нэлээд анхаарлыг татсан мэдээлэл байгаа. Мэдээж ярихгүй өнгөрч болохгүй байх. Энэ нь юу гэхээр Luminoгийн бажеттай холбогдож байгаа. За ойрын үед бол та бүхэн харсан байхаа Lumino хамтлагийн бажеттай холбоотой янз бүрийн мэдээллүүд ч гэдэг юм уу те одоо сүүлд гэхэд л одоо Lumino хамтлагтай холбоотой тэр хамтлаг минийх чинэх гэдэг маргаан бол айгүй их гарсан. За яг энэ Lumino хамтлагтай холбоотой сенсацийн дараа дуучин бажеттай холбоотой өөр нэгэн сенсац бол сошиал ертөнцийн нэлээд сэвдэж эхэлсэн. За тэгээд олон юм яриад яхав шууд дараах бичлэгийг үзцгээе. Үзэгчтэй огны харж байгаачлан гадаад хэргийн яамны баруун талд 4-5 машин мөргсөн ноцтой осол гараад байна. Юу болсон юм бол? Би та нар тэр хүмүүсийн хоорондын замын цагтаа яа тийм балаа юм ярьж байгаа. Гэхдээ би балаа юм ярьж энд юу болсон юм бол мэдээлэл өгөөч. Гүг чи яа бодож ийм хүний юм хүн би машин мөргсөн байна. Тэгээд бол 4 машин мөргсөн. Тий. Ухаалтад унтсан байна энд би өөрөө барьж байгаа. Эрүүл мэндийн шалтгаанаар. Одоо би энэ гайгүй. Зүгээрээ тий. Тэгээд өөрөө тийг ойлгохгүй байна тий. Өдөр хитэн санал асуулт гардаг бай. Өчнөө асуулт гардаг үстэй. Тэгээд бүгдэн дээр наа очих юм уу? Гэхдээ бид нэр харин намайг болохоор танаад гэж байгаа шүү дээ. Одын танилцуулт танаад гэж байгаа шүү дээ. 4 машин. Наач хандахгүй муухай биш үү зүгээр. За муухай биш үү? 4 машин мөр. За муухай биш үү? Харин тий өөрөө ухаалтад унтсан байна. Тий өөрөө ухаалтад унтсан байна. Өчтөр өөрөө би Эмира явах улсын толгой болохгүй байна гэдэг Эмира явах улсын юу байна энд шүн тэгээдсэн мэдгүй сая яг тэнд явж байгаа өөрөө ухаалтчлаа. Гайгүй хаа тэгээ би өөрөө юу ч санахгүй нэг үнэндээ явчлаа. Тэгээ ойр дэнд толгойд ингэ болохгүй байсан. За их сурвалжийн мэдээллээр бол энэхүү осол 16 цаг 30 минутын орчимд гарсан 4-5 машин мөргсөн төдийгүй явган зорчигчийг ч мөргсөн байж болзошгүй гэсэн мэдээллийг өгч байна. Хэргийн газар дээр бол цагдаагийн байгууллагын ажилчид ирж бол шалгалтын ажиллагаа явуулж байна. За мөн сая төрөгний машин ирж бол эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн юм. Биднийг ирэхэд 1-2 машиныг бол ачиж явж байгаа ийм дүр зурагтай. За яг энэ мэдээллийн дараа бол Lumino хамтлагийн баажи өөрийнхөө Facebook дээрээ монголчуудад ер нь хүнийл муу үзэж байвал гоё юм байна да. Хэвлэл мэдээлэл нь бүр хандлт авах гэж ирж байх шиг. Ойрд толгой өвдөд нэг л болохгүй байсан юм. Өчигдөр шөнө бүр интернет дэмлэгт тарихны эмрай зураг авахулсан юм л да. Өдөр хоногтойгоо цагтаагаа байгаа. Тэгээд өнөөдөр зөв зүгээр машин бариад явж байсан чинь 300 м ухаан алдаад унчглаа. Сэрсэн чинь 4 машин хамчихсан нэг хүн бэртэж гисэн сэрлээлтэй. Яагаад гэдгээ өөрөө ч ойлгохгүй байна. Мэдээж цагдаагийн бүрэлдэхүүн
бүрэлдэхүүн ирж арих уусан байна уу? 10 төрлийн хар тамхи сэтгцэд нөлөөлөх юм хэрэгэлсэн байна уу гэд шинжилгээ авлаа. Бүгд зөв зүгээр бичлэгээрээ байна. Би энгийнч тамхи татаж үзээгүй хүн юм хар тамхи амьдралдаа арих уугаагүй хүн. Тэгээд ингээд гин тухайн алдаад ийм л зүйл болчихлоо. Өөрөө ч ойлгохгүй байна л та. Асуудалтай л болж байгаа юм байна л гэж ойлгохдоос тоо. Эв ирүүл хүн өөрийнхөө эд хөрөнгөө асуудалд оруулаад хүний эд хөрөнгө эрүүл мэндэд хохирол учруулахгүй шүү дээ. Ухаан алдсан дуучлаарай, чадлаараа бүх асуудлыг шийдэх болно. За нэг иймэрхүү постыг бол бичсэн байгаа. За мэдээж хүний амьдралд янз бүрийн шалтгаанаар ялангуяа ийм эрүүл мэндийн шалтгаанаар гинтийн ийм осол аварч идэм юм уу те. Иймэрхүү одоо гай зовлон гинт гарч ирэхийг бол ерөөсөө үгүйсэхгүй. Гэхдээ нөгөө нэг юм нь тэр сэтгүүл чимэгтэй бол зүгээр л асуулт тавьсан. Олны танил хүнтэй холбоотой нэг тиймэрхүү мэдээлэл гарсан, очиж ирэн сурвалжилсан. Тэр хүн бол миний бодлоор зүгээр л ажиллаа хийжсэн. За тэгэд ямар ч тач Люмина хамтлагийн бааж яхтай холбоотой энэ мэдээлэл энэ 7 хоногт бол аюулгүй олон хүний анхаарлыг татсан. Цаашдын амьдралд нь эрүүлэнх сайн сайхан бүгдийг хүсье өрөө. За дараагийн сэдв бол бас л энэ 7 хоногийн сенсацийн эзэн рэпер Гинжинтэй холбогдож байгаа. За түүний хувьд бол та бүхэн мэдж байгаа шүү дээ. 5 сарын 37-нд 100-100 тоглолтын энэ жилийн headliner артист байгаа. Юу вэ? 5 сарын 30 гэдэг чинь ердөө сарын дараа юм байна шүү дээ. Цаг хугацаа ямар хурд өнгөрч байна. За энэ сэдв дээр бол яг өөрөө тайлбар хийгээд ярьсан учраас л өнөөхдөө ярьчих гэж бодож ин л доо. Түүнээс миний хувьд ерөөсөө хувь хүний амьдрал руу анханасаа орж байгаагүй, ялангуяа эхнэр хүүхдлэн. За хэдүүлээ шууд яг юу болсон бэ? Гол асуудалд оръё. За шуурхай мэдээлэл гих пэйж дээр рэпер Гинжин салсан эхнэртэй хүүхдийн тэтгэмжээ шилжүүлэхдээ ингэж шилжүүлдэг гин. За нэг иймэрхүү пост бол бичигдсэн байгаа. За анханасаа энэ мэдээллүүд нь яг яагаад нийгэмдэр тарж эхэлсэн бэ гэхээр рэпер Гинжингийн эхнэр за эдгээр хоёр сториг бол хийсэн байгаа. За яг энэ хоёр сториноос болоод энэ мэдээлэл бол нийгэмдэр ирчиг авч эхэлсэн. За мэдээлэл цацагснаас хойш бүтэн 4-5 хоног чимээгүй байсны эцэст рэпер Гинжин рэпер Саштай хийсэн лайвынхаа үеэрээ за яг энэ үйл явдал дээр бол тайлбар хийсэн байгаа. Хоёр мэдээтэй манай бас албиасаа саш манай 100-100-аад маань одоо бас хүлцэн ирэхээр байгаа. Дээрээс нь бас бид хоёр бас хамтарч дуу хийж ярилцсан байгаа. Яг зүгээр нэг яасан бохгүй юу? Би нэг ингээд мөнгө хүн рүү хийгээд эхнэр рүү хийгээд гэхдээ тэрэн дээр шал өөр асуудал واخгүй дээ. Эхнэр нөхөрчийг хэлдэг юм байна шүү дээ. 10 жил болсон. Тэгээд бид хоёр 10 жил болохтой хизээч юм хийдөө сенсац тариач юм янз бүр болж байгаа те. Айгуу намж юм байдаг. Тэгээд сүүл би нэг ингээд зүрхэн бухимжуулна шүү дээ. Тэгээд тэгсэн чинь тэрийг болохоор манай хүн болохоор бас юм хийдөө бас надад нэг хилдсэн байгаа юм шүү дээ. Тэгээд уурандаа юм хийдөө нэг сторийн дээр хүүхд рүүгээ те хүүхд рүүгээ пиццаа гэж мөнгө явуулдаг хүн байд юм байна. Сторинд хийчихгүй юу? Чи тэрийг хараагүй юу? Тийм тэгэл тэрнээс нь болоод яг тэр болохоор ерөөсөө тийм хүүхд рүүгээ би одоо явуулж байгаа мөнгө биш шал өөр юм гэсэн байхгүй юу? Тэгээд яг зүгээр би зүгээр нөгөө хэрүүлтэй тэгээд блок хийсэн байсан байхгүй юу? Тэгээд би ингээд нөгөө мессеж бичих боломж болохоор би уурандаа тэгээд бичсэн. Тэнгууд тэрийг бас манай уурандаа ерөөхдөө тэгж бичиж тавиад. Тэгээд би болохоор одоо нөгөө хүүхд рүүгээ мөнгө өөх дургуу те харамч тэгээд ууртай пиццаа гэж одоо бичсэн хүн одоо болсон бохгүй юу энэ маста. Тэг яг зүгээр тэр тайлбар хэлэхэд тэр бол ерөөсөө хүүхдтэй явсан юм ерөөсөө биш нэгт би хүүхдээсээ би юу ч харамлахгүй. За яг энэ мэдэгдэл лайвны өмнө тайз цэг юм нэг их сайт дээр рэпер Гинжин эхнэр хүүхдийн хамтад зугаалж явна. Өнгөрөгч 7 хоногт рэпер Гинжин эхнэртэйгээ маргасан гих мэдээллүүд гарчаа. Тэдний хоорондын маргаан байж болзошгүй чат, стори захин орчинд нилээд тархад байсан билээ. Тэднийг шууд буруутгаж шүүмжлэх хүмүүс байсан ч нөгөө талд нь 11 жил чимээ аниргүй даруухан ханилан амьдарч байсан хосууд генет яагаад ийм шуугаанд өртөх болов. Хэмээн Гинжин мэддэг дэмжигчд нь үнэмшихгүй байгаа байж сүрэлэрхийлж сошиал орчинд маргаан үсгсэн. Юутайч Гинжин эхнэр хүүхдийнхээ хамт энэ амралтын өдрөөр халуун дулаан уур амьсгалтаагаар дийлгүүрээр явна нууц дунд буужээ. За нэг иймэрхүү нийтлэл бол гарсан байгаа. За тэгэхээр хосуудын хувьд бол бүр салаачгүй тэгээд хүүхдийн тэтгэмжч биш тэр нь бол шал өөр утгатай зүйл байсан байх нэ. Тэгээд бас нэг лайв явуулсан шүү дээ. Тэгээд тэрэн дээр бас янз бүрийн зүйл ярих юм болов гэж бодсон чинь нэг хайхтар мэдээллийн чанартай зүйл бас яриаггүй. За 100-100 тоглолттой холбоотой өөр нэгэн мэдээлэл гэх юм бол тэдний хувьд оддын ирэлт гэдэг нэртэй бол чаленжийг зарласан байсан зарим нэгэн хүмүүс бол мэдсэн байх. Instagram дээр нэг иймэрхүү пост орсон байсан. Тэгээд бичлэгүүд нь бол ээлж дараал
болон ирсээр байгаа юм байна. Бичлэгийг хүлээж авах хамгийн сүүлийн хугацаанд бол 5 сарын 16 хүртэл байгаа юм байна лээ. За тийм учраас энэ бичлэгийг үзэж байгаа танд ч гэсэн боломж байгаа. Тэгээд хугацааг нь төхөлж агаад яг гоо чанартай юмар оролцвол магадгүй байр эзлэгч юм билүү те. 2026 оны 5 сарын 30-нд зохиогдох зуны зугаа Homecoming 26 тоглолтын тасалбарыг үзэгч та бүхэн Shopee цэгийн болон Portal цэгийн GS25 CU-гийн бүх салбараас худалдаа авах боломжтой. Энгийн тасалбарын үнийн хувьд 77,000 төгрөг, Fanzone 220,000, VIP тасалбар 555,000 төгрөгийн үнэтэй худалдаалагдж байна. Тус тоглолтоос ердөө 2-7 хоногийн дараа та бүхний мэдэж байгаачлан Wandeba хамтлагийн 10 жилийн ойн тоглолт 6 сарын 13-нд болно. Тасалбарын хувьд бол мөн л ялгаагүй Shopee цэгийн, Portal цэгийн, GS25 болон CU-гийн бүх салбараас худалдаа авах боломжтой. Тэгээд өнгөрсөн 7 хоногт гарсан мэдээлэлээр бол аль хэдийн тоглолтын тасалбарын 50% нь бол дуусчихсан байгааг нь. За энэ янзаараа болоод 6 сарын 13 хүртэл мэдээж тоглолтын тикет олдохгүй байх шинжтэй. Тийм учраас залуусаа Wandeba хамтлагийн 10 жилийн ойн тоглолтын тикетээ эртхэн шиг л аваарай. MLB сонирхдаг хүмүүсээ надаас айгүй их код асууж исэн. Тэр хүмүүстэй зориулж хэлэхэд Newsack кодоор эхний цэнэглэлттэй 150% урамшуулж байгаа шүү. Өнөөдрийн бичлэгний хамгийн сүүлийн сэдэв рэпер Rookie-тэй холбогдож байгаа. За түүний хувьд бол өнгөрсөн 7 хоногийн хамгийн гол сенсацуудын эзэн байлаа. Rookie-тэй холбоотой дараах 3 мэдээлэл бол өнгөрсөн 7 хоногт олон хүмүүсийн анхаарлыг татсан. За түүнтэй холбоотой хамгийн ихний мэдээлэл гэх юм бол Hard News цэгмэн дээр дуучин рэпер Rookie-гийн хурим нэртэй уран бүтээлийн үг нь 1964 онд яруу найрагч Ардын уран зохиолч Пүрэв Дөржийн бичсэн Хайргүй гэвэл би Яана нэртэй шүлэг байжээ. Уг бүтээлийг ашиглахдаа их зохиолч Пүрэв Дөржийн ар гэрээс зөвшөөрөл аваагүй. Нэрийг нь дуртайгүй зэрэг нь оюуны өмчөг зөрчиж байна гэдгийг түүний үр хүүхдүүд батлан хэллээ. За тэгээд энэ нийтлэлээр бол Хайргүй гэвэл би Яана гэд 1964 онд гарсан шүлгийг нь тавьчихсан байсан. За түүнтэй холбоотой өөр нэгэн мэдээлэл гэх юм бол өнгөрсөн 7 хоногт Сэрүүн цэгийн гих сайт дээр рэпер Rookie буюу мөнх баг нь сагсан бөмбөгийн тоглолтын завсарлагааны дундуур дуулах үеэрээ үзэгчд рүү халджээ. За нэг иймэрхүү нийтлэл бичээд за тэгээд дараах бичлэгийг хийсэн. За яг энэ үйл явдал дээр болвол рэпер Rookie-гийн 100% буруу гэж юу байх вэ? Үзэгчийн суудлын дээр сууж байсан залуусын хувьд болвол рэпер Rookie-д бас яг юу гэж хандж ирснийг бол мэдэхгүй. Тийм учраас яг энэ үйл явдал дээр бол нэг талын байр суурийг барина гэдэг утгагүй болчиход байна л да. За түүнтэй холбоотой өнгөрсөн 7 хоногт гарсан эдгээр хоёр сенсац нь намжиж амжаагүй байхад өчигдөр хамгийн том сенсац нь гарлаа. Өчигдөр буюу 2026 оны 4 сарын 27-нд Монголын хип-хопын ээлжид маш том хамтрал цацагдсан. Рэпер Гинжин болон рэпер Big J-ийн хамтарсан Нөө сэлгээ хэмээх дуу бол Монголын хип-хопод галыг асаасан. За энэ дууны хамталтыг бол та бүхэн харж байгаа байх нэлээд өндөр байгаа. За энэ дуун дээр болвол хоёр рэперийн хувьд хит хитэн ноцтой мөрийг шидсэн байсан. За рэпер Гинжингийн хувьд болвол сонсогчдын таамаглалаар энэ дуун дээр гангаар бас мөр шидээд ерөөхдөө бол дис явчлаа гэж таамаглаад байгаа. За хэдүүлээ ямар ч байсан дараах хоёр бичлэгийг үзцгээе. Хатар чадахгүй дандаа чэцэр галтад пистакуудын хантыг хатар барахгүй танар насанда. За мэдээж эдгээр залуучуудын хувьд болвол дээрээс л хоош ямар нэгэн байдлаар бифтэй ч гэдэм үү те би бинлүг одоо нууцлаг мөр шидсэн. За нэг иймэрхүү юм яваадсан шүү дээ. За тэгээд дууныхаа клиптэр болвол яг энэ фловер нь рэпер Гинжин гангаад зориулж нэг шотыг зориулж байгаа. Нөө сэлгээ хэмээх дуун дээр хамгийн ууртай байсан хүн нь рэпер Big J. За түүний хувьд болвол энэ дуун дээр 2-3 хүнд зориулж хит хитэн хатуу мөртөг шидсэн. За хамгийн ихэнд болвол татар хамтлагийн мөөгийн ах зориулж дараах мөртөг шидсэн. Сонгуул сэлгээ болж орохын тулд төрсөн нэрээ солидгүй. Сонгуул сэлгээ болж орохын тулд төрсөн нэрээ солидгүй. За энэ мөртийн тухайд бол яа харахгүй татар хамтлагийн мөөгийн ахт бол зориулсан мөрт байгаа. Рэпер Big J-ийн дараагийн онилсон хүн болвол рэпер Rookie байгаа. Тэгээд түүний нэрийг бол шууд илтээр хэлж дараах мөртүүдийг шидсэн. Ахтан сонирхолгүй Rookie level pussy. Согтод сочлоор юкси CU тарын амжилт хүсье. Амтэн зотож авгаага мож амберч явсан түүхгүй. Сүүл холболтооч мэдгүй гарууд миний флоуийг шүүхгүй.
За рэпер Big J-ийн хувьд бол рэпер Rookie-д зориулж эдгээр маш хүчтэй мөртүүдийг шийдсэн. За үүний хариуд бол рэпер Rookie ямар нэгэн байдлаар мэдэгдэлч өд юм уу те ямар нэгэн стори хийгээгүй. Гэхдээ түүний хувьд бол Instagram story дээр их нэртэйгээ болон гэр бүлтэйгээ аз жаргалтай байгаа зургнуудаа ол хийсэн. За зарим нэгэн хүн бол мэдэхгүй байх шиг байлаа. Эдгээр хоёр рэперийн дунд өнгөрсөнд ямар асуудал байгаа юм бэ гэж. Энэ бүхний учрыг бүрэн олохын тулд хэдүүлээ яг одоо 2025 оны 9 сарын 14-нд манай суугаас цацагдж байсан базаа бичлэгийн энэ хэсэг рүү очицгоё. Ямар G ах шиг пицца бох зарсан уу? G ах 27 онд 19-тэй хүүхэд Wolfismo өмөрөөд амбарцсан яасан. 17 онд. Ямар гоё юм бэ? Дотор онгочлоо. Монголын хамгийн худлаа рэпер G ах шүү. Ямар ч авьяасгүй Монголын бүх рэперүүд угаасаа G ахад дургүй гараад явах нь бүгд муулдаг хаахаа. Броно муулдаггүй шүү. Зүгээр шууд хилчдэг. Descent Brother хүн шүү. Намайг хамгийн анх гадагшаа дуулуулахаар явуулж байлаа. Энийг мартаж болохгүй. Бүгдэнтэй л найрсаг байдаг. Чулуу шиг. G Bro бол худлаа энийгээ шаагаад нэг заван хоолойтой. Мань нэг найзыг хүслэн гэдэг царай муутай сугны үстэйг нийлж зоддын хаахаа. Оюутны танилцах дээр нэрийг нь хэлэхгүй өөрсдөө мэдж байгаа. Суг нь өөрөө суг өөрөө бүр суга. Йотан хауст орох уу гэдэг рейсэн дээр асуусан чинь ах нь угаасаа уудаггүй гэж ирүүгээ дээшээ өргөж мөргөөд ахаа таныг би Йотан хауст оруулж болохгүй. Миний Монголын хипхоп танаар халтайж явсан үе байгааг мэдсээр байж худлаа энэхийг чин рекорд хийгээд суух уу. Үе чинь хүмүүс G арай илүү Монгол ирэх хүн шиг шаад юмаа чих шиг. Тэгэхээр би аргагүй штэ. Та нар ямар хөгжим сонсож байгаагаа мэдэхгүй. Зүгээр адилхан халтар байхгүй юу даа л гэсэн юм да. Намайг ийм хол явна гэж бодоогүй л байхдаа гүлгч нь уудгийг чинь сонссон. Би дуулахаа болсон дээрүү. Чи G ах дуулахаа болсон дээрүү. Ха. За нэг иймэрхүү маш урт бөгөөд маш сонирхолтой хитэн сториг рэпер Rookie хийсэн. За бүхэл бүтэн 7 сарын дараа рэпер Big J бол рэпер Rookie-д хариуг нь барьж байгаа харагджээ. За одоо бол мэдээж сонсогчдын дунд нэг том асуултын тэмдэг G-д зориулж Rookie хариуг нь барих уу. За энэ бифийн хувьд бол цаашаа үргэлжлэх хэсэг нь рэпер Rookie-гээс бол 100% шалтгаалж байна. За тэгээд мэдээж бүх зүйлийг цаг хугацаар оруулна. За төгсгөлд нь нөөс хэлгээ хэмээх дуу руу эргээд очиход сонсогчдод энэ дуу бол маш их таалагдж байгаа харагдчихээн. За хамгийн гой зөвлөл нь бол 2016 оны LeBron болон Kyrie шиг байна штэ. За энэ бол айгүй гой зөвлөл байсан. За энэ дуу мөг сонсоод хипхоп зах зээлийг ер нь ажиглаад ангууд 5 сарын 30-нд болох 100-100 тоглолт үнэхээр халуухан болох нэ. Монголын хипхопын зах зээл жинхнээсээ бужигнаж анзаалуусаа. Энэ удаагийн бичлэг маань үгээр өндөрлөж байна. Subscribe дараагүй хүн байх юм бол subscribe дарж манаас үгийг дэмжээрэй. Сакаут төр баяртай үзэгчтэй.